Хэрвээ бид өрөөнийхөө гэрлийн унтраавал онлын хувьд харанхуйг хасааж ийн гэсэн үг. Та нар бодоод үзтээ. Хинч киног бүтнээр нь үзэж байгаагүй. Яагтвэл бид бүгдээрээ ань авчдаг. Яагаад бид хүний амийг аварна гэж ярьд юм бол? Яг үндэ бид үхлийг л хойшлуулж байгаа нэр. Бодоод үзтээ. Хэрвээ үхэл зүгээр л өвчин бол яах вэ? Эсрэг вакцины л гараа болох гэсэн. Та нар бодоод үзтээ. Хэрвээ бид нар газар дээшээ хараад ихтвэл онлын хувьд дэлхийг нуруунд дээр үржин гэсэн үг. Хэрвээ бурхан өөрөө найтайвал бид нар юу гэж хэлэх ёстой? Хүн машин дотор уцаар ирэхдээ би түгжрийн дунд байна гэж ярьдаг тийм үү? Ясэмдрээ тэр хүн бол өөрөө түгжрээ. Та нар бодоод үзтээ. Өнөөдөр арх ууж байгаа хүн маргаашийнхаа аз жаргалаас зээл хийж гэсэн үг. Гэтэ арай өндөр хүүтэй. Та нар бодоод үзтээ. Бүх зүйл өөр юм гэсэн өнгөтэй юм бол төл юу нь ямар өнгөтэй? Хэрвээ үзэн ядагчийг үзэн ядвал би өөрөө үзэн ядагч болж ийн гэсэн үг. Тэгэд би өөрөө үзэн ядж ийн гэсэн үг. Дэлхий дээрх хамгийн анхны үнээг саасан хүн яг үндэ юу хийх гэж оролдож исэн маш таарах. Хэрвээ бид нар маш бодтой зүү зүүдэлж ивэл бид нар зүүдэлж байгаа гэдгийг яаж мэдэх вэ? Хүний амьдрал тэр чигтээ урт зүүдэвэл яах вэ? Хэрвээ яг ижилхэн ихрүүд хоорондоо хэрэлдвэл нэгний царай муутай гэж доромжлох болов. Хэрвээ хүн өөрийгөө зохиод өвдөж байвал тэр хүн хүчтэй гэсэн үг үү? Эсвэл сул дорой гэсэн үг үү? Та нар бодож үзтээ. Хэрвээ цус орогч зомбиг хазвал зомби цус орогч болж хувирах уу? Эсвэл цус орогч зомби болж хувирах уу? Бид нар усыг амтгүй гэдэг тийм үү? Тэгвэл би та нараас нэг юм асууя да. Бидний шүлс ер нь ямар амттай?